Нэг залуу анд явж байгаад чонын үүр болоод их чоныг нь буудаж алаад хоёр бэлтэргийг нь нохоогоор бариулж алаад буцах гэтэл нэг чон хачин гүрэгтэй үлжээ. Мань нэр гэртийн тунж сэтгэл хангалуун ирж их нэртийн болон саахалтынхандаа сайрхан ярьж юм. Маргааш нь гадаа яатай нохоо чүгүүл боргоод байхаар нь гараад иртэл гадаа нь маш том чон ирчихсэн. Түүний 3 настай охин нөгөө чонын сүүлнээс барьчихсан зогсож байна гинэ. Мань хүн ч ухаангүй айгаад л сөхөрч суугаад чонын нүд рүү хараад л миний охиныг оргич. Надаас өшөөгөн ав гэдэл дотор нь яриад л уйлаад байж. Гэтэл нөгөө том чон охиныг нэг үнэрлчгээд л зогсож байж. Охин чаав дээрэн гүүж ирээд та яагаад уйлаад байгаа юм бэ гэж бушуухан л охиноо тэрвэрэд авч. Нөгөө чонын нүд рүү харахад хачин гүнхтэй харж байгаад гүүгээд явчихж гинэ. Нөгөө залуу тэр үед түүний гэр бүлийг хөнөөж ямар их зовлон авчирснаа мэдэж. Тэгэхэд чон надаас тусан өшөө авч болох байсан. Надад миний охинд ч гим учруулаагүй. Түүний нүднээс гэр бүл хүүхдүүдийг алж ямар их зовлон авчирснаа мэдсэн. Тэр надаас тусгүй өшөө авсан. Энэ үйлдэлийн хүнээс илүү хүн чанартай гэдгийг харуулсан гэж бодсон гэжээ.